Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хүйтэн сэрүүний уйлралт түгээмэл тохиолддог бөөрийн эмгэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээний биеийн тамирын энгийн гэртээ хийж болох дасгалуудаас хийцгээе. За амьсгалын дасгал 1 2 3 4 1 2 3 4. За доороо алхаад 1 2 3 4 5 6 7 8. За хөлтөө мөрний хэмжээний зай аван гараа алтал зогсоод гарыг мөрний үеэр урагш эргүүлнэ. 1 2 3 4 5 6 7 8. Арагш эргүүлнэ. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгалыг сандалтай хийж гүйцэтгэнэ бүгдээрээ. За сандалныхаа 3-1 дээр суун гар ардаа тулсан байрлалаас баруун хөл баруун гарыг зэрэг өргөнө. 1 2 3 4 5 6 7. Эсрэг талдаа давтъя. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал гарыг дээш өргөн хөл салгана. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал гар өргөсөн байрлалаас урагш бүхийн гарыг үлмийд хүргэнэ. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал гарыг өргөн цээжийг зүүн тийш эргүүлнэ. Өвдгөө цээж рүүгээ татлаа. 1 2 3 эсрэг талдаа 1 2 3 4. За дараагийн дасгал гар ард тулсан байрлалаас дугуйж их хөдөлгөөнийг хийнэ. 1 2 3 4 5 6 7 8. За цээжийг баруун зүүн тийш ээлжлэн эргүүлнэ. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал маань гар өргөсөн байрлалаас урагш сайн бүхийж гараар шилбэнээс барина. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгалаа бүгдээрээ газар гуц дэвсэн хэвтэж хийнэ. За хөл нугалж гарыг цээжний доод хэсэгт байрлуулна. Нуруугаар хотойно. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал гар алталж хилтэнэ. Баруун хөл өргөн зүүн тийш газар хүргэнэ. 1 2 3 4 5 6 7 8. Эсрэг талдаа 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал гар биеийн дагуу байрлалаас цээж өргөхдөө өвдгийг тухандаа хүргэхийг хичээгээрэй. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал хөл баг зэрэг салгаж нугална. Гарыг толгойн ард байрлуулна. Биеийг дээшээ өргөлөө. 1 2 3 4 5 6 7 8. Одоо бүгдээрээ амьсгалын дасгалаа эцгээе. 1 2 3 4 1 2 3 4.
За хүүхдүүдээ эдгээр дасгалуудаа 5-8 удаагийн давтамжтайгаар өдөр бүр хийж хэвшил олгоорой. Хамтдаа дасгал хийсэн та нартай баярлалаа. Баяртай.